Заяа тэгээд яасан гинэ? Өчигдрийн надад шанхийн мөнгө ирэхэд би япон хүчээсэн мейкап тус бүгдийг нь авсан. Одоо хонхны үеийн мөнгө нэрмжтэй мөнгө гээд надад тэднийг авах нэрвэлцэнгүү. Тэгээд бүр гадаад паспортаа захиалах мөнгө үлцэнгүү. Аавынхаа мөнгөөс шимэлвэр байх юм. Одоо яах вэ? 2026 онд та санхүүгийн мэдлэгтэй анхаарал хандуулдаг ирээд байна. За тэгэхээр та хэрэгтэй бол онгоцын талаар ямар нэгэн мэдлэггүй байж болно. Тэгвэл хэрэгтэй ба хүсэл гэж юм бол тэгвэл хэрэгтэй гэдэг нь хүний амьдрал зайлшгүй шаардлагатай үүнийг бол хэвэн амьдрах боломжтой зүйл байна. Жишээлбэл хоол, хүнс, утас, мэдлэг. Дээрс нь харин хүсэл гэдэг нь амьдрал зайлшгүй хэрэгтэй зүйл биш ч гэлээ чиний амьдралыг илүү тухтай болгох зүйл. Жишээлбэл ус бол хэрэгтэй, амт оруулсан ус бол хүсэл. Гэх жишээтэй. Чи юу гэж бодож байна? Гэтэ хүсэл гэдэг юм эцээрэж мөнгө өрөөд ивэл яах вэ? Энэ шиг. Маш зөв асуулт. Хүмүүс хийхдээ хэрэгтэй бод үгсээ талаар ялгаж чадахгүй. Гэтэ чи ялгасаар байж хүслийг сонгож байх юм бол чамд эвүүнийгээ засах 3 сонголт байна. Нэгдүгээр хэсэгтэй хугацаанд татгалзаас болж байгаа. Юу гэдэг юм бэ гэхээр хэн хүслүүд богинохон хэмжээний хугацаатай л байдаг юм байна л да. Тэгэхээр чи 5 минут эсвэл 50 минут магадгүй 5 өдөр татгалзах юм бол чиний авах байгаа хүсэл чинь жоохон болоод урчлаа. Санснаас чи нэр пиропмисийн хамт сонсчихсан. Хомо гэж нэр томьёо 2015 онд гарч ирснээс хойш бараг бидний үеийн бүх өсвөр насны хүүхдүүд энэ өвчтөй байдаг гэж тогтоосон юм байна. Энэ нь юу гэхээр бидний өдөр тутмын үдээс ажилладаг TikTok, Instagram, YouTube зэрэг явдаг инфлюенсерүүд юм аа бид гал хэлцээ болгож гаргадаг зүйлээс бид нар ахуулаад контактын юм шиг юм байна. Тийм болохоор чи өстөөсөө татгалзмаар байх юм бол энэ зүйлээс жоохон згээрээ. Хамгийн сүүлийг нь хамгийн чухал. Юу гэдэг нь тэгэхээр цадаа орж байгаа орчимноор үүнийг 3 хувиар хандчих. Эхнийхт нь хамгийн чухал бол хэвээр аваад хоёрдугаарт нь хөрөмжтэй игээд үлдэн жоохон хүсээ. Тийм бол чиний сэтгэл чанар хэрэгтэй зүйлсээ авчих нь хөрөмжлөөс тохирох. Мянган хүүхдүүд өнөөдрийнхөө хүслээс болоод ирээдүйн хэрэгцээг бодож өгдөг байна. Ийм учраас санхүүгийн мэдлэг гэдэг хамгаас чухал. Санхүүгийн мэдлэгтэй олон гэдэг чинь алаа юм байна дөө.